За, орой амгалан айлтгахын иргэний мэдээ эхэлж байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв бол та бүхэн анзаарсан бах. Ер нь бол өнөөдөр өглөөний хуралдаач биднээс та бүхэндээ сурлаа тайлгнасан. Өнөөдөр бол биднээс энэ улсын төсвийн талаар төсөв гэж ер нь яг жоохон юу юм бэ гэж. Тэгээд сэтгүүлчдийн үүрэг бол альва нэг салбарыг сурвалжлахдаа тухайн салбараа нэлээд ойлголттой болж ш. Түүнийг одоо иргэдийн ард иргэдийн хилэнд орчуулж тэгээд түүнийгээ мэдээ болгож хөргөдөг юм онцлогтой байгаа. Тэгэхээр энэ төсвийн талаар бол зарим нэг сэтгүүлчд яг тэгдгэлт одоо шинэ тутамч гэх юм уу сэтгүүлчдүүд одоо шинэ эдийн засгийн тухай мэдээ бэлтлээ ихт бол тэр сэдв бол тэр тухайн эдийн засгийнхаа яриаг текст болгоод дараа нь ярианаас таслаад гэх мэтчлээ гэд мэдээгээ бэлдээ явчихдаг. Өөрөө ойлголт байхгүй зүгээр цааснаар болгоод тэрийг уншаа явчихдаг. Ард түмэнд болохоор тухайн сэтгүүлч бол эдийн засгийн өндөр мэдлэгтэй. Тийм одоо мундаг хүн шиг л харагддаг. Ийм л зүйл юм байгаа юм. Тэгээд өнөөдөр бол манай Eagle Leads бол ер нь бол төсвийн талаар ярилцсанаа гээд тэгээд төсвийн талаар бол дандаа эдийн засгчид ч юм уу ярьдаг албаныхан ярьснаас илүү дандаа улс төр ярьж бас олныг бас хэл амаараа баясгадаг манай бас нөхдөөс байдаг. Энэ бол боён компани захирал Бүдэнт намын дарга ноён жаргал сайхан байгаа. Тэгээ энэ хүн бол эхний ээлжинд уулна 5:30 гээд ирнэ гэсэн нөгөө яг л нөгөө цагаа барьдгүй зарчмаар л хоцорч л байна л да. Одоо доор бууж ирж гин гэсэн. Доод ирэх бах. За энэ хүн бол одоо төсвийн талаар бол бидэнд цагаан тайлбарлаж өгнө. За хоёрдугаар ээлжинд бол өчтөр биднээс бол хагас усаас нь бол гаргаад тавьсан, утсаар холбогдсон. Нөгөө Эрдэнтийн нөгөө нөхдүүдэд бол энэ газрыг өгнө гэдэг дуулан тариад одоо гашаа шон өдр босгоод засаг дараагийн хамгийн газар руу дайрч ороод нэлээ бодлоо үүсгэсэн. Энэ хүмүүс одоо хоёрдугаар ээлжинд орох юм аа. За тэгээд жагаагаар мэдээж хоцорч орж ирсэн учраас би цагаа сунгана гэх бах. Тэгээд гүндлэгөө цагаа би өгөхгүй гэх бах. Тэгээд энэ хоёр хүн бол энэ асуудлаар одоо хоорондоо тэгээд яриад явчих хаа гэж. Энэ хооронд одоо ингээд одоо найруулагч жагаагаа ирж байгаа болон хараад үгээс гадаа бол машина парклж чинь гэсэн. Тэгээд ороод ирэх юм бол ингээд энэ хажуудалд манай хоёр сандал байгаа хоёр ингээд суулгаад цаахан ярилцсанаа гэж. За тэгээд төсвийн талаар бол ерөнхий ойлголтууд өгвөл манай мэдээнийх эхнээсээ өгөөд та бүхэнд ирсэн байна. Яг нь эдийн засгийн мундаг мэдлэгтэй хүмүүст бол зориулаагүй юм шүү. Энэ бол иргэдэд зориулсан юм төсвийн тухай мэдээлэлүүд байгаа. За Монгол Улсын төсөв бол яг сүүлийн 2-3 жил бол одоо 3.5 их найд одоо ийм төгрөг 7 их найд төгрөгийн одоо ийм төсвийг одоо улсын жилдээ бол ингэж төсөвлөдөг юм байна лээ. Тэгээд тэрнээс болоод жилд 1 их найд төгрөг бол дутдаг. Тэгээ одоо шинэ зүгээр жишээ дурдах сүүлийн 3 жил дараалаад одоо 1 их найд төгрөг дутсан. Иймэрхүү одоо статистик үзүүлэлттэй бол байдаг юм байна. Тэгээ би та бүхэнд сонирхуулахад энэ яамдууд ер нь хэрэг төсөв авдгийг. Тэгээ буцаагаад орлогоо яаж төвлөрүүлдэг гэдэг бас нэг хагас ус мэдээлэл өгөөд дэлгэсэн дээр бас зарим мэдээллийг графикаар харуулах бах. За сангийн яам бол хамгийн их одоо сангийн яам бол 3.1 их найд. За уул уурхай энэ бол юу юм бэ? Сангийн яам бол 3 их найд. Тэгээ боловсрол шинжилгээ ухааны яам бол хамгийн их буюу 1.9 их найд. Та бүхэн мэдж байгаа эрүүл мэндийн салбар бол боловсролын салбарт хамгийн их мөнгө зардаг. Зархаас ч арга байхгүй. Тэгээ тэр мөнгө нь хөрөлцдөггүй. Тэгээд буцаагаад нөгөө ашиг орлого нь бас маш багаар орж ирэх. Угаасаа тэр нөгөө байх ёстой зүйл юм шиг байгаа юм л. Тэгээд эрүүл мэндийн спортын яам бол 624 тэрбум төгрөг. Боловсролын яам бол 1.9 их найд. Хууль зүйн яам 425 тэрбум. Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яам 370 тэрбум. Зам тээврийн яам 214 тэрбум. Баттан хамгааллын яам 197 тэрбум гэдэг. Ингээд цаашаа та бүхэн хэлсэн харж чих уншаад бол уудах хэрэгтэй баг. Тэгээд яг харьцуулт хийх гэж байгаа. Сангийн яам бол өөрийн багцтай 3 их найд төгрөг аваад орлого төвлөрүүлэх нь 3.1 их найд. Уул уурхай яам бол уул уурхай яам нь 18.3 тэрбум төгрөг. Тэгээд орлого нь бол 334 тэрбум төгрөг. Энд дээр бол гайхалтай нь 18.3 тэрбум төгрөг зарлагдаад энэ бол нөгөө мэдээж цалин хөлс одоо юу байдгийг яамнаас авч байгаа арга хэмжээ бүх юм л орно л та. Тэгээд энэ уул уурхай орлого нь бол 334.9 тэрбум төгрөг гэж. Тэгэхээр энэ яагаад ийм баг хамгийн их найдлага тавьж байгаа салбар маань яагаад ийм бага юм орлогыг төвлөрүүлдэг юм бэ гэдгийг бас хэрвээ жагаагүй ороод ирэх юм бол бас асуучмаар байгаа юм. За тэгээд зам тээврийн яам бол 214 тэрбум төгрөг зараад за
25-10. За гадаад иргэний яам болоо. За гадаад иргэний яам нь 54 тэрбум 54.4 тэрбумыг зараад 11.1-ийг төвлөрүүлдэг, орлого төвлөрүүлдэг гэх мэтчлэн иймэрхүү үзүүлэлттэй байгаа. Тэгээд үзэгч та бүхэн бас манай телевизийн бас нөгөө багц мэдээ зураг сурвалжлагуудаас энэ талаас мэдээлүүдийг л авч ирсэн баха. Энийг бол задлаад манай Жаргал сайхан гоо сайхан яриад өгөх. Тэгээд та бүхэн бас үзэгчид хэрвээ холбогдох юм бол 7013 99 11 гэсэн дугаарлуу холбогдоод энэ төсвийн талаар бас нэг надад санд бодлоо хуваалцаад бас иргэддээ бас мэдээлэл өгвөл их сайн байна. Бано. Арай дөргөө. За арай дөргөө тэнд. За тэгээ болохоор шийд байгаа гэдэг шиг. Яг тийм л юм болж байна. Тийм юм болж байна. Тэгээ яг зүгээр юу та наад төсөв гэдэг үг чинь яг монгол хэлний санд уг байхгүй үг гэж би ойлгоод байгаа. За. Түүнээс улсын орлого зардаг, төрийн орлого зардаг гэж үг байдаг. Хаанасаа орчуулсан, орчин тэрийгээс орчуулсан төсөв гэдэг төсөв гэж монгол үг байх юм. Балаа үг хэлээд ингээд базараад идэх юм ингээд ирсэн. Би ч юм болгоны шүүмж идэх юм одоо тэгээ. Тий. Түүнээс бол тийм төсөв гэж үг байхгүй шүү дээ. Улсын орлого, улсын зарлага, төрийн орлого, төрийн зарлага. Яг нэгтгэхэд төсөв гэд ярьчаад байгаа юм болов уу? Тий. Гэхдээ ер нь төсөвгүй тийм монгол үг хөрөнгө байхгүй шүү миний бодлоо. Зөв. Ерөөсөө зүгээр чинь улсын төсөв гэж яханд улсын орлого, төрийн орлого гэж ингэж тэр түүхэнд байдаг шүү дээ. Хувьдаа хааны төрийн төсөв гэж байхгүй. Төрийн орлого, төрийн зарлага. Ийм энгийн монгол үгээр нь ойлгохчод хүмүүс иргэд ойлгох нь амар байдаг байхгүй. Хутлааны мэдээлэлтэй санхүүгийн хасагч мэдээлэлтэй болох төсөв өсөв гэж энэ коммунистууд тэр хаанасаа орчуулсан тэр улсын тийм нэг үг. За нэг өмнө яах вэ гэхэд наад зарим яамны төсөв чи ямар их хэмдэ тэр Японы 2-3 жилийн өмнө тохиолын дадлын 50 тэрбум шиг ингээд баахан зардлууд айгүй өндөр дараад идэх юм л тийм төсвүүд ерөөсөө баахан аргагүй айгүй өндөр төсвүүд тэгээд батлан хамгаалах яам ч яг хөөхд гадаад хэргийн яам бод арай дэндүү өндөр төсвтэй байгаа шүү дээ. Тий. Байна уу? Байна сонсоо тань. Тий. Тэр би гадаад хэрэгцээний төсвийг хасаад өгөөч юм чи манайхаас 2 дахин эдийн засгийн том улсуудаа төсвөө хасаад их сайда Монгол татаад авчихсан. Хосроо суулгаад авчихсан. Манайх ч одоо 3 сая үнэт ийм их хөрөлцөөж би нэг ерөнхий сайдтай уулзсан хэлжсэн юм аа. Гадаад хэрэгцээний төсвийг хасаад өгөөч юм. 10-аад орнд тэрийг урчин хасаад энэ засаг хасаа бүгдийг их сайда хасаад энэ зүгээр л болчихсон ийм яатаа ийм зөвхөн оронд ийм их улстай ингэ харьцсан яах гэдэг юм хамгийн идэж явуулах тоноор дээрэмдүүлнэ гэхэл энэ асуулт гэж юу байдгийг наад хүн жаргалсаар ирээд асуугаад хараа наа. За баярлалаа танд. Баярлалаа. За та бүхэн дэлгэцээр харж байгаа хаа ноён Жаргал сайхнаас төрүүлээд манай гүн далаа дарга маань хүрээд ирлээ. Тэгээд бас нэг мэдээлэлд болох та бүхэн мэдчихэж байгаа хэрэг тэгвэл мэдээлэл өнөөдөр 10 сарын 1-ээс нийслэлийн маань татвар төлөөд эхэлж байгаа. Тэгээд ер нь бол баар, ресторан одоо хоол идсэн газар болгонд 1 хүн татвар өгнө. Та хэрвээ 10,000 төгрөгийн татвар 10,000 төгрөгийн хоол идлээ гэж үзэх юм бол 10,100 зайлшгүй төлөх болох нэ. Тэгээд энэ бол нөгөө нийслэлийн иргэний үүрэг нийслэлтэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж манай Батбол дарга бол хэлээд байгаа. Сайн байна уу та? За та аль нэг сонгоол. За. Таны ажил сайн байна уу? Та өчтөр ирчихвэ? Тэглээ. Уцаар ирсэн шүү дээ хоёлаа. Тэг хоёлоо уцаар ирсэн. Тэгээд самд явж. Та баг нэгдүгээр бол ороод ирсэн байсан уу тийм? Тий 22 өнгөрөөл явчихсан. 22 өнгөрөөл явчихсан уу тийм? Тэгээд нэг өчтөр таны асуудлаа яаж? Уул нь бол эдөөсөө төлөвлөгөө бол ийм байсан юм аа. 5:30-аас
Бүдүүнийх намын дараа ноён жаргал сайхан нарын төсөвтэй холбоотой асуудлаар манай телевизээс нэг төсвийн талаар ерөнхий нөгөө иргэдэд бас энгийн үгээр ойлголт өгөх талаар ярьж ирсэн. Тэгээд залгуулаад таны нэг асуудлаараас яриа гэж ирсэн. Тэгсэн ирээгүй юм уу? Ирсэнгүй. Гадаа машина танд тааралдаг байсан. Гадаа худлаа хэлсэн байна те. За. Тэгвэл ингээд ярианд болоо. Тэгээд найруулагчаа өчтөрөө бас нөгөө Эрдэнэтээр гарч ирсэн Эрдэнэт болж исэн тэг бичлэгүүдээс бас бэлдэж байгаараа өчтөр тавьсан. Тэр бичлэг байхгүй юм уу? Яг тэг иргэдийн л яриад байгаа л да. Одоо нөгөө гүндлээ өгнө гэсэн учраас биднээс байгаа гэдэг. Одоо иргэд бол огт ойлголтгүй гэж нэг харагдаад байгаа юм л та. Эндээс яриагаа эхлэх. Тэгээд иргэд болохоор одоо сэтгүүлч асууж байгаа. Энэ ингээд газар хий өгнө гэсэн бэ гэсэн. Гүндлээ өгнө гэсэн юм аа. Тэгээ биднээс авах гэж байгаа ингээд. Тэгэхээр хамгийн түрүүний асуулт болохоор та шинэ газар өгөх хэрэгтэй хүн үү гэдгээс л асуултаа эхлэв те. Мэдээж би одоо газар өгөх хэрэгтэй хүн биш шүү дээ. Тэ. Тэгээд тэр иргэд гээд хэдэн хүмүүсээс асуусан л байна л дээ. Тэгээ зарим цаашаа гараа зогссон яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр уг нь тэнд чинь яг гэр барьчихсан нэлээд олон хүн байсан. Тэгээд би бас танаа нэвтрүүлгийг нөхөж үтсэн л дээ. Өглөө бас гарсан байна лээ. Тэгээд миний бодлоор тэр сэтгүүлч нь бол зориуд тийм юм бэлтгэсэн юм аа л одоо интернет дээр тавьж дэл гэж ойлгосон. Та нар интернетээс тэрийг авсан байна лээ шүү дээ, тий. Тэгэхээр яг тэр гэр барьж байгаа хүмүүсээс очиод за одоо ямар учраас гэр барьж байгаа тий. Та ер нь энэ учраа мэдж гэнэ үү, тий? Хойлоо мэдж гэнэ үү ч юм уу? Одоо ер нь тий үр дүнгийн та юу гэж бодож гэнэ гэдэг ингээ асуусан бол хүмүүс ихэнх нь л хэлэх байсан байх л та. Тэр хүмүүс бол бүгдээр бич тэр хүмүүст хэлсэн. Бүгдээрээ ч бас мэдж байгаа. Энд чинь бас Монгол улсад энэ хууль одоо ёсны улстай болоод арчил зах зээл гэдэг нь чинь 25 жил боллоо шүү дээ. Хүмүүс одоо гүн далаа гэдэг хүнийг мэдж байгаа шүү дээ. Энэ хүн чинь ард тийм үү? Их хурлын гишүүнч байсан гэсэн бас газар мэдэж олгож өгч чадахгүй шүү дээ. Би чинь тэр байтугай их хурлын гишүүн биш те. Би энэ хүмүүст бол яг энэ газар бол хоосон газар юм байна. Ямар нэгэн одоо тийм юм барина гэсэн төлөвлөгөө байхгүй юм байна. Зүгээр ногоон бүс болгоно гэдэг ийм нэртэй байж байгаа юм байна. Яг үнэндээ бол энийг дарга нар дээгүүрээ за өнөөдөр маргааш ингээд те хизээ юм эргчил хувааж авах нь ойлгомжтой. Та нар энэ газрыг бол авч болох юм байна. Тэгээд энэ дээр ирж байгаа одоо гэр барьж байгаа хүмүүс бүгдээрэнд нь одоо та нар ингээ гэрээ барь. Ингээд дараа нь одоо сум аймгийнхаа засаг захиргаатай уулзаад яриад тэгээд албан ёсны болгож болно. Болохгүй гэсэн юм бол байхгүй. Эрх мэдэл нь тэр одоо газар олох эрх мэдэл нь аймгийн засаг захиргаанд байгаа байхгүй юу? Тэгэхээр аймгийн засаг захиргаа бол арчилсан нам байгаа. Одоо Орхон аймагт Баян өндөр суманд одоо Эрдэнэт хотын Баян өндөр сум гэдэг болсон юм байна шүү дээ. Тэгээд энд бол арчилсан нам төр барьж байгаа. Арайч та нарыг ингээд хөөгөө зайлуулчихгүй байлгүй дээ. Арайч хүч хэрэглэхгүй байлгүй тий. За тэгээд та нар өөрсдөө очиод газрынхаа төлөө одоо тэмцэцгээ тий. Та нар хэлж ярихгүй болвол хинч та нарын төлөө явахгүй, хинч та нарт энэ газрыг өгөхгүй. Энэ газар нь бол үнэхээр одоо А зэрэглэлийн сайхан газар байгаа байхгүй юу? Яг нэг одоо тэр хауснууд харагдаж шүү дээ. Тэр чинь нэг баячуудын хаус гэдгийнх нь ард байхгүй юу? Одоо манайхаар бол зайсан уу тий? Одоо яг манайхаар бол зайсан л да тий. Тэгэхээр энэ газрыг өгөхгүй ингээл нуугаал одоо тий дарчихсан газар л байхгүй юу? Тэгээд ард иргэд нь очиод өнөөдрийн байдлаар 130 айл одоо 130 гэр байгаа. Тэнд 140 майхан байгаа. Нэг өсөндөө энэ чинь 270 гаруй одоо майхан гэр тэнд барьяастай байж байгаа. Саяын энэ гардаг зураг бол одоо 3 хоногийн өмнөх зураг байна л да. Анх л яг хүмүүс очиж исэн тэр үеийнхэн зураг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр хинээс ч асуусан гэсэн гүн далаа гэдэг хүн газар өгдгөө гэдгийг мэдж байгаа шүү дээ. Насанд хүрсэн бүх хүмүүс тий. Тийм учраас хүмүүсийг би үр дүнгээ мэдэж ингэж л одоо тэнд оролцож байгаа. Чадвал газартаа болчих. Чадахгүй бол тэр хүмүүсийн одоо өөрсдийнх нь эрсдэл гэсэн ийм маягаар л одоо таавал ганцаараа ороод энэ газрыг авъя гэхэл мэдээж өгөхгүй. Тэгэхээр нөгөө ард нийтийн бас хүч шахалтаар бас өгч магадгүй л гэсэн санаа л юм дээ тий. Энийг бол ийм юм тий. Надад жишээлбэл хувьдаа тэнд газар хэрэггүй шүү дээ. Тийм биз? Би Улаанбаатар хотод амьдардаг тий. Би Эрдэнэт хотод одоо амьдрахгүй тий. Би энэ болгоныг тэр хүмүүс та нөгөө юугаа тэр оршин суугаа хаягаа тийш шилжүүлсэн юм шиг. Би яг оршин суугаа хаягаа бол тийш шилжүүлсэн. Тий. Тэгээд
мэдээж би тэнд чинь байнга оршин сууна гэж хүмүүс ер нь хэлж ярээгүй шүү дээ. Би ямар ч байсан оршин суугаа хайгаа энэ шилжүүлээд ирлээ. Тэгээд дээр нь би бас яг одоо тэр Баян булаг баг гэдэг. Тэр Баян булаг багийн одоо оршин суугчаар өөрийгөө бүртгүүлсэн. Тэгээд би бас өнгөрсөн 4 сард надад нэг хашааны газар өгчөөрөө гэд ингээд өргөдлөө өгсөн. Тий. Миний өргөдлийг мэдээ шийдэж өгөхгүй, өгөөчгүй. Тий. Би очиж асуусан чинь газар өгөөгүй л гэж юм л. Ингээд би тэнд за одоо ингээд нэгэнт газар өгөхгүй байгаа юм чинь гээд тэнд би нэг гэр барьсан. Намааг дуурайгаад Эрдэнэтийн ард иргэд одоо 130 айл 130 гэр 140 майхан тэнд баригдчихлаа. За эднэрийг одоо ингээд Эрдэнэтийн засаг захиргаа хүчээр одоо зайлуулна гэж ярьж байгаа юм байна лээ. Тэ. Тэгээд би энэ зүгээр нэг зүйлийг хэлмээр байгаа. Ард иргэдтэй тэр газрын өгчөөч 270 айл өрхтөнд газартаа болох юмсан хашааны газартаа болох юмсан гэж бодож байгаа. Тэгээд яг тэр газарт нь очлаараа тий өнөөдөр 270 биш тий 2000 гаруй айлын одоо газар юмыг одоо шийдэж болохоор ийм их газар тэнд байгаа. Та нар бас телевизээр харж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ард иргэдтэй зүгээр л газрын өгч өөр ямар ч асуудал байхгүй. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? За батарчлаа тий. Яг 40 минут, 47 минут. Тийм үү. үү. Өнөөдрийн амьдрал тэм л ба шүү дээ. Төгжрээ доторч юу та цагаа буруу тооцоолч юу? Төгжрээ тосорсон. Төгжрээ доторчсон. Яг танаа энэ гэдэг айгүй төв замын яг уулзуур дээр байдаг шүү дээ. Ер нь бол яванда явуулын студидтэй болох хэрэгтэй. Газар нь очоод шууд. Тэгээд ийм байгаа нөгөө уул нь бол энэ та бол одоо гүндлээ цагтаа л ороод ирлээ л дээ. Тэгээд би цагаад босгоч. Тэгээд та тэгээд дараа нь орчих. Тэгэх үү. Яг та бас тэгээд санд бодол солилцож байна шүү дээ. Гүндлээгээ болохоор энэ үгүй ингэмээр байна хинэ. Эрдэнэт яг нөгөө бас нэг хүний улс төрчин бас байсаар хэрэгтэй авах гэж байна. Эрдэнэт жишээ нь одоо гүндлэгээ бол иргэдэд газар олгоё гэдээ хашаад зоолгоод тэр нь болохоор ногоон бүсгээд эрдэнэтийнх нь засаг дарга гэдэг нь эсэргүүцээд байгаа юм байна л да. Тэгэхээр энэ дээр одоо яг шинэ ямар алхах нэг өстэй ийм үйлдэл зөв юм буруу юм гэдэг дээр л ард иргэд хоёр тал болж ярилцаад байгаа. Тэгээ энэ дээр бас та саналаа хэлээд ингээд нэгэнд орж ирэх стратеги явуучвал илүү нэг сонирхолтой байх л та. Та энэ талаар зөндөл ярих байх. Гүндлэг ярьж байгаа юм байна. Тийм тэгэл хоёр харилцаа. Би ярьж дуусаагүй. За ярьж байгаа. Тий. Тэгэхээр ийм Эрдэнэтэд тэр газар дээр одоо Эрдэнэтийн ард иргэд жирийн л ард иргэд шүү дээ. Хөөрхийн хашааны газартаа болчоо гэсэн ард иргэд. За миний санаачилгаар тий миний эхлэлээр тэнд очичлоо. 100 жаргал сайхан 130 айл гэрээ барьсан байгаа. 140 хүн гэр барьж чадахгүй их майхан барьсан байгаа. За ингээд нэгэсэндээ 240 гэр майхан тэнд Эрдэнэтийн нэг тийм дарга нарийнхан дарчихсан газар дээр өөрхий бууч чадгаа. Тэд нарыг одоо та нар энд хууль бусаар буула, та нар эндээс зайл гэдээ одоо хөөж ингээд турхираад юу гэдгийг буруу юм хийлээ. Та нарыг ингээ хүчээр гаргана, хогчин шүү энэ төргээд дарамтлаад ингээл ерөөсөө шүн мөн онтуулахгүй цагдаа магдаа явуулж хаалгыг нүдүүлээд сэрэмжлүүлэг гэж бичиг тараагаал те та нар хохирон шүү гэл ингээл ийм зүйл болоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ талаар энэ интернет дээр бас зарим нэгэн зориуд зохион байгуулалтаа миний хэлсэн юмыг хассан барьсан те говьлсан зөндөөл зүйл гарсан байна лээ л дээ. Тэгээд эцсийн дүндээ энэ ийм л юм. Тэнд ард иргэд газар авч чаддгүй ер нь Эрдэнэтэд дархан ч манай хоёр дахь том мод. Тэгээ Улаанбаатарт жирийн ард иргэдэд олддог газар, шуларгаар олддог газар гэж байдгүй. Дандаа дээгүүрээ гайгүй газрууд, өнгөтэй өөдтэй газар бүхэл юмын дээгүүрээ луурдаад, булхаацаад тийм үү? Ингээд ямар замаар байдгийг дээгүүр л авдаг байхгүй юу? Дарга нар одоо өөр юутай хүмүүс нь байдгийн те ингээд те тэдний хамаатан үнэхээр ногоон бүс байвал яах вэ? Биш тэр ногоон бүс биш ээ. Ногоон бүс гэдэг чинь одоо мод соттой юм хэлдэг шүү дээ. Тэнд чинь бүр одоо нэгч мод байхгүй. Энэ хүмүүсийн тэр гэр барьж байгаа газрыг өөрөө харуулсан шүү дээ. Ямар юмных нь ногоон бүс байдیں۔ Дандаа худлаа. Намайг анх очиход эн чинь ногоон харагдаж байна вэ? Ямар ч мод байхгүй те. Тэгээд энэ тэр мод нэг ч алга юу ногоон бүс те. Нэг энд бургасч байхгүй. Тэгээд харж байгаа ийм сайхан тал. Энэ дээр чинь 2000 айл одоо амжиргаагаа залгуулж болно шүү дээ.
энэ айлд нь Эрдэнэтийн засаг захиргаа өнөөдөр арчилсан намын гарт байгаа. Арчилсан нам энэ хүмүүсийн бүрөөсөө дууд завцраад яста хамгийн хөөрхөн өрөвдөлтөй ядуу дараа амьдардаг олон хүүхэдтэй өрх гэргүүд нь ингээ газруудын өгөөд тэгээд энэ хүмүүсийн амьдралыг өөдөн татаад ингэх хэрэгтэй шүү дээ. Тэрний оронд одоо хөөж туун гэх юм гинэ те. Тэгэхээр хөөж туувал эднэрт одоо хүч хэрэглүүл засаг даргын захирамжаар хүч хэрэгэлдэг. Засаг дарга шийдвэр гаргаж цагдаа хөдлөх ийм газрын тухай хуулинд бүр яг ийм заалт байдаг. Тэгэхээр хэрвээ ийм одоо энэ нэг нөхрийн Манлайбаатар гэдэг нөхрийн энэ бичиг бол ямар ч юу байхгүй. Энэ газрын албаны нөхөр засаг дарга буюу арчилсан намын удирдлага өнөөдөр ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэгжилж хөөрхийн газартаа бол гэсэн. Засаг дарга бол энэ газрыг одоо өгчөө гэх юм бол тэгэл өгч болох. Өгч шүү дээ. Шууд л өгнө шүү дээ. Харин би тэрийг л хүсэж байгаа байхгүй. Зүгээр аятайхан өгчөөч гэх. Тэгээ энэ талаар би тэр нөгөө ганц мод тэр жалганд байх шиг байна те. Бүр тэр хоошоо шүү дээ. Бараг усан өглөө байх гэдэг хитийн төлөвлөгөө юм шиг үлээ шүү дээ. Тийм байхгүй. Эний чинь худаг барина гэж нэг худлаа ярьсан, усан сан байгуулна гэж, ногоон бүс байгуулна гэж бас худлаа ярьсан. Одоо цэцэрлэг юм барина энэ төр худлаа яриад байгаа. Ерөөсөө энэ ард иргэдэд хизээч газрыг шударгаар өгдөг юм. Би энийг яагаад яриад байгаа нь бас энэ жагааг ойлгоосоо гэж яриад байгаа байхгүй. Жагаа сайн юм ойлгоогүй өөрөө ярина гэж хөрөөд ирсэн байж магадгүй учраас би энэ болж байгаа үйл явдлыг бас дараа нь саналаа хэлэх төсөв ярих гэж байна. Тий, одоо ингээд төсөв биш болчихлоо шүү дээ. Энд чинь миний ярих цаг дээр ороод ирлээ шүү дээ. Би тэгээ харин одоо бас би тийм учраас арилахаар яриулаа сонсч байна. Тий, арилахаар сонсоод жагааг бас сонсоод суугаад байгаа гэж бас их сонирхол. Тэгээ би ингээд 90 онд та бас өөрөө хамт явж исэн тийм үү? 90 онд ардчлал хүний эрх чөлөө тийм үү? Тэр дарга нарын одоо юу гэдгийг нөгөө нэг олон улс төрийн товчоо мовчоог огцруул тий тэдний эрх ямбыг зогсоо ард иргэдийн төлөө сайн сайхны төлөө гэж гарч ирсэн хүмүүсийг би бол арчилсан намынхан гэж одоо тэгжил ярьсаар байгаа л одоо засгийн эрх авлаа шүү дээ. Тийм биз анх тэгж гарч ирсэн хүмүүс тэг өнөөдөр ард иргэдэн тэнд Эрдэнэтэд очиод газар авъя, хашааны газар авъя гэж хөрхийн аймтад тэнд хинэнч тэнд одоо хаус өрөх тийм мөнгөтэй хүн байхгүй. Ингээд байж яхад нь тэдний хөөж зайлуулъя гэж байгаа энийг би одоо бас ойлгохгүй байна. Энэ болж байгаа юм уу те? Энийг би одоо жишээлбэл арчилсан намын удирдлагаас асуумаар байна. Гэхдээ та нар энэ Эрдэнэтийнхээ арчилсан намын тэр удирдлага тэр засаг дарга Дангаас өрн мөн Баян өндрийн засаг дарга Баасанжив тэгээ тэр Эрдэнэт Орхон аймгийн арчилсан намын дарга юм гэсэн Батчим гээд гишүүн те эднэртээ хэлж үүрэг болгооч. Ард иргэдийг хөөнө гэдэг чинь арчилсан нам тохирж байгаа юм уу? Энэ ард иргэдээ зүгээр юуг нь өгчөөч. Гэрчлэгийг нь гаргаж өгөөд сайхан гудам мудам хийж өгөөд тэгээд цахилгааны татж өгөөд ингээл өшөө тэр 2000 гаруй өрх тэр зөвхөн тэрний хэсэгт нь тэрний хэсэг жалгад нь байж болох бид нар тооцоо юм гаргацсан шүү дээ. Энэ 2000 өрхийн хөө тэ тэрний цаана бас нэг айлыг одоо дөрвөөр бодох юм бол эн чинь 100000 хүнийхээ та энэ санааг анх яаж бодчихооч гэж ингээд газрын орны эднээс олгоод аваад өгчээ гэдэг. Ер нь Монгол улс даяар газрын лоовер булхаа бүр хэтэрцээ газар автсан. Монголд ер нь Улаанбаатарт энтэнд газрыг бол дээгүүрээ л хувааж авдаг. Жирийн ард иргэдэд газар олддоггүй юм. Ингээд би Эрдэнэтэд одоо би чинь нам байгуулах гэж нэр дэвших гээд өнгөрсөн 4 сард очлоо шүү дээ. Тэгээ очиод би тэнд нь Баян өндөр хайрхан дээр нь гараад ингээд газар нутгийн байдалтай танилцаад энийг хороол гэдэг юм байна, энийг гоород гэдэг юм байна, энэ нэг гэдэг юм байна. Тэнд нь хэдэн хүн амьдардаг, ингэдэг гээд бүх мэдээлэлээ хүмүүстэйгээ хараад ингээд яриа сууж ягаад тэгээ доор нь хэдэн айл бахаар нь очсон. Гэт хүмүүстэй уулзаад ингээ ярьсан чинь шууд гүндэл байгаа тий таныг сонссон та энд одоо газар тий нэг хашааны газар хайж яваа гинлээ бидний 16 айл одоо энд 10 жил болж байна бидний хашааны газрыг өгдөггүй ингээл байлгаж яадаг гэд тэгсэн. Тэгэхээр би за тэгвэл би та нартай хөршүүлье. Одоо би засаг дарга багийн даргатай ч уулзъя гэд. Ингээ багийн даргатай уулзсан чинь өөд гүндлээгөө та манай баг намайг бүртгэхэд авцсан. Хоёр Баян өндөр сумын Баян өндөр гудамжны 277 тоот гээд надад ерөөсөө ямар ч кадастргүй тийм юу бичиж өгсөн. Тэр 276 гээд нэг айлын хажууд. За тэгээд энд усан сан байгуулна гэхээр би зураг үзүүлчих гэсэн. Зураг байхгүй. Гэхдээ багийн засаг дарга байтаа зураг яага мэддэггүй. Ямар төсөв хөрөнгөөр байгуулах юм юу ч мэдэхгүй. Тэгэхээр би Баасанжив дарга гэдэг Баян өндөр буюу Эрдэнэт хотын засаг даргатай маргааш нь орж уулзаад өргөдлөө өгөө. За энд би нэг газар авах гээд ингэлээ. Танаа одоо оршин суугч иргэн болчлоо. Ингээд нэг газар өгчөөрөө ингээд энэ нэг юм
усан самман байгуулаа гэдэг зураг мөргийн үзмээр байна гэсэн чинь тийм байхгүй гинэ. За тэгэхээр за усан сан байсан бол би хаана ч юм хажууд нэг газар юм хийчихье гэж бодсон юм аа. Нэг одоо газар олчихъя гэж бодсон. Уг нь би нэг газар шав тавьчихсан байгаа гэдэг. Ингээ өнгөрсөн. За ингээд 4 сар хүлээсэн надад тэр газраас өгөөчгүй. Ингээд тэгээд одоо би тэнд өөрөө гэр бариад ялгасаахан. Одоо ингээд 270 гаруй хүмүүс тэнд нь гэр майхнаа барьцсан. Өнөөдөр одоо тэднийг ардчилсан намын засгийн газар хүч хэрглэж хөөж зайлуулна гэдэг. Тэгээ би ард иргэдэд хэлмээр байгаа. Ард иргэдээ тий Эрдэнэтийнхээ тэнд одоо гэр барьсан хүмүүсээ та нарыг хөөж байгаа хүн чинь ардчилсан намын танаа одоо та нарын сонгосон удирдлага шүү. Тий. Тэгэхээр тэр хэрвээ хөөж зайлуулах юм бол гомдвол ардчилсан намд тэр өөрсдийнхөө сонгосон хүмүүстэй гомдоороо гэж хэлмээр байна. Хоёрдугаарт ард иргэд минь тий битгий шантар газрыг бид нар авнаа. Тэр газрыг та нарт өгнөө. Өнөөдөр биш юм хэд маргааш өгнө. Маргааш биш юм хэд эх жил өгнөө. Заавал өгнө. Заавал өгүүлнэ. Зөвхөн Эрдэнэтэд ч биш. Тэ Дархан, Улаанбаатар, Монголын бүх газрын лойвор ингэж байгааг зогсооноо. Иргэдэд газрыг шударгаар олгодог болгоно. Тэрний төлөө би хаач гисэн тэмцэн. Би энийг ялна гэж бодож байгаа. Энэ бол ариун тэмцэл юм байна. За баярлалаа. Тэгэхээр энэ газрын асуудал дээр шин таны санаа бодлыг сонссон. Ер нь гүндлэгөө зөв нийтлүү тэмцээд байна уу? Одоо уул мал ногоон бүс эдэргээ тэр цэцэрлэгээс хориод байгаа юм байл л да. Гүндлэгөө бол аавна гэдэг юм байлээ. За яг хөө ер нь бол нийгэмд болохгүй болж байгаа юм зөндөө байна шүү дээ. Тэрний нэг хэсэг нь бол одоо газрын асуудал бах. Нэг хэсэг нь бол газаргүй шилжин нүүлж ирчээд тэр 270 хүн урд өмнө хаа нэгэн газар амьдарч ирсэн л билүү дээ. Сарн дээрээс бууж ирээгүй бах. Гэр оронгүй болохоос өмнө бас нэг газар амьдарч ирсэн бах. Ямар нэгэн газар амьдарч ирсэн бай тараа л үү дээ. Жалган төр жалган төсөөгөл юм бол. Яахаа тэгээд их хол газар байдаг те. Өөр одоо юу гэдгийг энэ Улаанбаатар 7 буудлын цаана амьдардаг энэ хүмүүс өөрхийн нэг наашаа хот руу дөрөхийнсэн гэж бодож байна. Би яриад дуусчих. Би чамаа ярих чинь дугаар сонслоо. Уг нь миний цаг л да. Миний цаг ч гэж байхгүй телевизийн цаг явах. Та хоцорсон. Ямар юуг төгжрлгөө өрөөд ирсэн. Та цагтээ би Герман сургууль төгсөө. Тийм бахаа тийм. Би Монгол сургууль төгссөн учраас Монгол цагаараа л явна. Тэгээ юм байна. Яг уу тэр бол байж болох зүйл үү дээ. Улаанбаатар хотод ч гэсэн одоо ултал газрын эрхээ аваагүй, зөвшөөрлөө аваагүй олон хүн амьдарч байна. За Эрдэнэтэд бас ер нь энэ сүүлийн 25 жил шилжин нүүх асуудал бол асар их газар авлаа шүү дээ. За би зүгээр нэг санаа зовоод байгаа юм. Энэ 18 аймаг ер нь хүн үлдэх үү? Энэ зараа авлаа. Аймгийн төв рүүгээ Сумаас нөөсөн. Аймгийн төвөөс Улаанбаатар руу нөөсөн. Улаанбаатарт одоо болохгүй болохоор Дархан Эрдэнэт рүү нүүж байгаа. За Багнуурын шид хэлнэ. Ингээ үндсэндээ энэ 3 сая хүн бол энэ 4 хоттой үлдэх юм шиг байна. Тэгээ энэ их тал нутаг маань эзгүй хоосон болцохоор хэн энэний тухай ярих юм байна. За дээр нь бидний амжиргааг өнөөдөр болтол нэг залд жолоодож явж байгаа юм. Энэ бол мал аж ахуй. Нөгөө 50 60 сая мал чинь. Ашиг нь бол бүгдээр хүртэж амьдарч байгаа. Махын эдж जैन, арсын зарж जैन, ноолуурын зараад аав ээж нь ноолуураа хурааж ав зарчаад махаа зарчаад хүүхдүүдийнхаа сургууль төлбөр болгож өгч जैन, орон сууц худалдаж авч जैन, машин худалдаж авч जैन тийм ээ. Гэтэл өнөөдөр мал малдаг хөнгө болж байна. Яагаад энэ үндсэн гол шалтгаан юу юм бэ? Өөсөд манай иргэд нийтээрээ хөдөө орон нутаг тийм дургу болчихоо. Тэнд амьдрах тийм үнэхэр хүнд байна уу? Ер нь цаашдаа одоо яах юм? Энэ их газар нутгаа бүгдээр хот сүрэн газар ирээд богнорч. За одоо тэгээд цаашдаа одоо яах вэ бид нар? Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бид нар нэг улс төрийн гаргалгаа өгүүлэгдэд байна да. Ер нь 1990 оноос хойш бид нар ер нь зөв бодлого болж явж ирв. Тийм ээ? Улаанбаатарт одоо асар олон хүн тэр уулын орой дээр амьдарч байна шүү дээ. Юу н тэнд хэцүү салхи шороогтой худаг уснаас хол тийшээ унаа тэрэг түргэн тусламж явж очиж чадахгүй. За тэнд амьдарч байгаа хүн чинь сургуульдаа ч юм уу ажилдаа явхад хэцүү. Тийм ээ? Унаа тэрэгэнд сууж маш хүнд нөхцөлд өнөөдөр амьдарцгааж байна бид нар. Тэгээ энэ асуудлыг бол өрөөсгөл шийдэх хэрэг байх л да. За яг вэ манай төрийн албан хаагчд бол албан тушаалаа ашиглаж юу ч байсан голохгүй авдгийг штэ. Цаас нь баас боогоо тавьсан ч авахаа бодно.
Хэрэггүй ч хийсэн газар аавна, хэрэггүй ч хийсэн юу яа. Дараа нь газрыг яах гэж байгаа. Зарчиндаа гэж бодож байгаа. Тийм шүү дээ. За сая их гэдэг л уушлаа энэ дарга нар энэ одоо ингээд юм ногоомс гэсэн газар гүндлэг болохоор энийг бол одоо арсланынхан ингээд дарж байгаа дараа нь хувааж аваад идчих гээд байна гэж хардаад байгаа юм байна. Тийм үйл тийм үзэл байдал ингэж бодож байгаа. Хамгийн муу газар Монгол хүн амьдрах ёстой гэдэг бид нар хууль тийм бил. Жишээлбэл энэ богд ууланд Монгол хүн амьдрж болохгүй дархан цаазтай. Нэг жоохон гайгүй байгальтай газар л дархан цаазтай. Уг нь би бодож байгаа. Монгол хүн хамгийн усны цэнгэг, хамгийн сайхан байгальтай газар Монгол хүний амьдруулах хэрэгтэй. Тэгвэл эрүүл чирэг монголчууд байсан. Тэрнээс биш хогон дотор монголчуудыг жалган дээр тал дээр заавал байлгах гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол. За нэгэнтээ хот суурин газар Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл дархан эрдэнэ тэгээд дараачийн хотууд хөдөө орон нутаг болгоцсон шүү дээ. Аймаг болгоод статус нь. Тэгвэл хот болгоё. Хотын статусыг нөхөх хэрэгтэй. Ягаад Монгол улс нэг 4 хоттой байж болдгүй? Монгол улс саяхан 2 сая хүнтэйс одоо 3 сая хүнтэй дахиад нэг 40-50 жилийн дотор 10 сая хүнтэй болно гэж бодоход бид нэг 4 хоттой байх хэрэгтэй шүү дээ. Тэр энэ хотуудын төлөвлөлтийн асуудал их чухал юм. Зөв төлөвлөлт, зөв шийдэл тийм ээ. Одоо ер нь шийдэлтэй нөгөө яг ба эрдэнэтэд нэг тэнд эрдэнэ харин тийм ээ нэг 10 хүний одоо миний газрын асуудлыг дараа нь орлоо хөөе. Чи надад бити гар хүрээд. Чи гаралтай. Би чиний телевизээр ирээгүй. Би чиний телевиз тэгэхээр миний цаг орж 100 хүний улс төр хийгээд байх тийм чухал биш ээ. Зүгээр тэр засаг даргалт нь яриад энэ ардсан намын дарга нь яриад тэрийг газрын зөвшөөрөл тийм шүү дээ. Тэгээд тэрэн дээр яриадах юм байхгүй шүү дээ. Та авахгүй гэдэг байхгүй юу? Тэрийг зөвшөөрчих байхаа. Гүндлээ одоо ингээд яхаар гүндлэг илүү 7 юм яриад улс төр хэлэхгүй тул зөвшөөрчин. Тэр нэг хэцүү юм биш. Гүндлэг тэрнээс зөвшөөрөхгүй тул зөвшөөрчин. Би мэдэж байна. Энэ үл дэвшгэ шийдэхээр ийм юм. Гэнэ ашаага би нэг зүйлээр би ч бас дэвшин шүү дээ. Эндээс сая энэ таны тактик юу? Миний тактиксаа байхгүй шүү дээ. Миний тактик ганцхан биш. Шагаа юм байна. Чи ингээд энэ л одоо Твиттерээр ингээд хоёрыг орно гэсэн юм байхгүй юу? Чи зэрэг орно гэсэн юм уу? Уг нь би 6 цагаас 5:30-аас 6 дээрсэн би 5:50 дэнд ирсэн. 5:30-аас 6-аас ингээд ээлжлээд орно гэсэн чинь Исаагаасаа залуус байхад нэг л яма өлөг болтол ярьдаг энэ хоёр хүнийг оруулж яах гэдэг юм бэ гэсэн ийм асуултууд аягүй ирж байна. Энэ дээр хоёр нэг нэгдсэн журмаа хариулаач. Үзэгчид үнэхээр хоёроос уйдаад залхаад байгаа юм болоо. Уул нь бол ингээд Монголыг авч явах сайхан бизнесмэнүүд гэсэн ингээд масс жоохон тийм санагдаад идэв юм болоо. Ийм шүү дээ. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой. Хэн нэгэн хүн нэг юм бичингүүд л тэрийг одоо юу гэдгийг нийт даяараа тэгж байгаа юм шиг бодоод ингээд байж болохгүй бах. Тэгэхээр яг нэг хүн тийм саналтай байж болно, хоёр хүн тийм саналтай байж болно. Энд чинь 2 сая хүн саналаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдийг одоо статусвал тий. Тэгээ би энд гүн далай төрийн эсрэг иргэдийг өдөөн төрхөрсөн үү гэдгийг чамаас асуух гээд байгаа. Одоо ингээд та нар ингээд тавьчлаа шүү дээ тий. Тэгэхээр би энд нэг зүйлийг хариулчихъя гэж бодож байна тий. Энэ одоо асуулт юм уу юу юм те. Тэгэхээр би ерөөсөө төрийн эсрэг хүмүүсийг өдөөн төрхраагүй. Тий. Харин тийм үү? Олон нийтийг. Өгөөгөө. Энэ ийм юм. Ард иргэдийг газартай болооч ээ. Одоо тэр эрдэнтийг уриалгах гэдэг. Бослого биш ээ. Хөөе. Ард иргэдийг газартай болохыг уриалсан юм би. Газраа шударгаар аваач ээ. Та нарт хизээс шударгаар энэ насанд чинь би өөр хэлсэн эрдэнтийг нь. Энэ газар танд энэ насанд чинь олдохгүй. Таны үр хүүхдэд ч энэ янзаараа энэ насанд чинь олдохгүй. Тэгэхээр би газрын төлөө тэмцэл хийж байгаа. Миний газрын төлөө тэмцэл та нар нэгд. Тийм үү? Энэ тэмцэл эрдэнтээс эхэлнэ гэж байгаа. Түүнээс би одоо ард иргэдийг тийм үү? Төр засгаа одоо устгын бари төрийн ордонлуун дайри майри гэсэн те одоо төргүү болъё гэсэн зэвсгээ бариад ир гээгүй юм. Ард иргэдэд би юу хэлсэн гэхээр хөөе тэнд нэг сайхан сул газар байна. Тэрийг дарга нар лөөвөрддөг одоо хуучин аргаараа лөөвөрдөх гээд байж байна. Тэр газрыг та нар авах ёстой. Тэр эхлэлийг би хий гэд ингэсэн. Одоо би юу хэлэх гээд байгаа гэхээр ард иргэд тэнд 130 гэр барьлаа. 140 майхан барьсан байж байна. Энэ ард иргэд өөрсдөө газрынхаа төлөө тэнд одоо төр засагтайгаа ойлголцоод яриад явж байна. Одоо бодвол ойлголцох байлгүй. Төр засаг нь буюу ардчилсан нам ирэх барьж байгаа хүч гаргах юм бол ардчилсан намдаа гомдох хэрэгтэй. Нэг, хоёрдугаарт би ийм олон хүн одоо тийм энэ олон гэрийг тэнд одоо барих тийм энэ нөхцөл байдлыг олон хүн цугларах
анхаарлаа хандуулах энэ нөхцөл байдлыг бий болголоо. Одоо энэ нэгдүгээр арчилсан намын асуудал. Төр барьж байгаа арчилсан нам ард иргэдээ сэтгэл гаргаж тэр газрыг өгнө үү, хөөнө үү арчилсан намын асуудал. Төр сэтгэл гаргахгүй байгаа тэр арчилсан намтайгаа яаж тооцох, яаж тэмцэх нь энэ ард иргэдийн өөрсдийнх нь асуудал. Би ийм хүчтэй 270 айлыг тэнд тийм нэг хүмүүсийг цуглуулад энэ газрыг бүр зааж өгөөд эн чинь ийм хоосон газар лойрдох гээд байж байгаа гэсэн. Энийг та нар эвсэж нэгдээд хүчтэй болоод авч чадна гэд ингээд нийлүүлээд зохион байгуулалтанд оруулаад ингээд тавьчихлаа. Одоо ард иргэд өөрсдөө тэрнийхээ төлөө тэмцээд авах ёстой. Би бол ард гүндэлээ. Тэ? Би энэ бүх ажлыг өөрөө санаачилж, өөрөө явж харж мэдэж бүгдийг зохион байгуулж өглөө. Одоо энэ арчилсан нам газрыг өгөх хэрэгтэй. Ард иргэд тэмцэх ёстой. Юм уу? Үгүй ээ одоо энэ ганцаар ингээд нэг миний цаг юм би яриа штэ. Би гараад байж. Харилцан яриа ганцаар яриад дуусчих. Би ганцаараа яриад дуусчих тэхүү. Харилцан яриа хэд хүртлийн ярина гэсэн. За одоо ингээд газраа ингээд хоёроос би нэгэ хөндлөөд үндсэн сэдвүүрөө орё. Улсын төсөв 7 тэрбумаар бөнгөж байгаа. Тэгээд жил болгон шахах сүүлийн 3 жил шахам гэсэн баха. 1 тэрбумаар нэг их наядаар тасардаг гэд байна л да. Энэ яг юунаас болж тасардаг юм бэ? Төсөв бас баталж ирсэн үний үед бас хүмүүсийн үед сайн мэдчихэж байгаа. Зүгээр яг зарим гишүүд хэлдэг ч би төсөвийг л өндөө ойлгодгүй маа гэдэг. Тэгээ зарим эдгээр зэгцтэй хэлдэг их хурал сууж байгаа 76-гийн 20 хүний хоорондох асуудал 20 хүн л угаасан төсөв чинь батлаа явчихдээ шүү дээ. Энэ дээр тасаанууд хэлж байгаа сайхан гоо. Тэгэхээр би ингэж бодож байна. Би бас нэг муу намын дарга 25 жил хийж байгаа маа. Тэ. Өнөөдөр гүндэлэн тэр газрын асуудал ярьж байна. Тэ. Зөв бахаа тэн нэг хэсэг өнхөөгүй арчаагүй ганц нэг дарга нар байдаг бах. Ер нь манай сүлд төрийн албаа хаагчид хариуцлагагүй байдаг. Тэгэхээр энэ ардсан намчин бас нэг дээрээ удирдлагатай юм болохоор энэ асуудлыг би намын даргын хувьд яриад энэ газрын асуудлыг өнөөмөр шийдэн заяа. Тэгэл болоо. Тэрнээс бүх эрдэнтчүүд энэ асуудлыг ярьж байгаа юм биш үү? Тэрэл газартаа тэнд амьдарч байгаа юм тий. Лөөвөр газрын лөөвөр. За тэр мөрийг нь бол одоо дараачих нь яриа болох үст. Гүн далаагийн дараач яриа гүндлээ өөрөө тэмцэлд уриалаад өөрөө удирдаа. Би ард ирээдээ уриалж байгаа тэмцэлд. Тий. Газрын төлөө. Одоо тэгээ тэрэндээ эзэн байх хэрэгтэй. Тэгээ би яагаачгүй би тэмцэл хийх гээгүй ард түмэн та нар өөрсдөө чигсараа цуглаараа гэдэж болохгүй шүү. Удирдагч бол удирдагч шиг байх хэрэгтэй. Аймхаа байж болохгүй. За. Дараач асуудал одоо төсвийн асуудлаа ярьчих. Тийм ээ. Өнөөдөр бол төсөв тасардаг биш. Ер нь бол Монгол улсын төсөв маань хүнд байх шиг байна. Улсын эдийн засаг их хүнд байна. Тэрийг дагаа аж ахуйн нэгжүүдийн орлого зарлах их хүнд байна. Тийм ээ. Одоо цаашаа юу болох юм бэ гэхээр энэ байдал бол цаашаа их хүндэрнэ. Их хүндээр тусна. Магадгүй бид 93-4 оныхаа байдал руу ч хурж магадгүй. Улсын нэгдсэн төсвийн орлого зарлага. Өнөөдөр төлбөрийн баланс бол улс орон дээр алдагдсан байгаа шүү дээ. Бид гаднаас хасраг хэмэргэлдэг. Бид нар зөрүүлээ гадагшаа гаргаж байгаа юм байхгүй. Гаргуул нэг жоохон түүхийтэл гаргадаг. Гэтэл нөгөө түүхийд чинь үн онцсон. Хамгийн аюултай. Тэгээ одоо яах вэ гэдэг асуудал дээр бүгдээрээ сууж шүү дээ. Одоо яах вэ? Одоо энийг бол яг хуу энэ төр урж байгаа засаг төрийн одоо ерөнхий сайд эднээс бол ямар арга хэмжээ авах гэж оролдож байна вэ гэхээр тий? Ерөөсөө бүх төсвийнхээ зардлыг танах, хэмнэх. За дээр нь гаднаас яаж зээл авах вэ? Гэдэг асуудал. Тэгтэл зээл мэн одоо хязгаартай хүрсэн. Одоо дахиад бид нар зээл өгөхгүй юу гэдэг дээр зогсож байгаа бид нар. Тэгээ одоо яах юм бэ гэдэг. Тэгээ энэ дээр бол би одоо бас нэг зүгээр нэг иргэн жаргал сайхын дорж ирээгүй гүндлээ шиг. Би бүгд 8 дахь намын дарга жаргал сайхын дорж ирчээд сууж байгаа учраас намаа төлөөлж би яа. Манай нам энэ дээр бодтой тодорхой бид нар тооцоонууд гаргаад энэ улс орныг энэ дампуурд эдийн засгийн хямралаас гарах маш богино хугацаанд тийм арга хэмжээнүүдийг тусгасан төлөвлөгөө зорилтуудыг бол бид удахгүй хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ төслөө бол бид бүх одоо бүр 1 центгүй тооцоолж гаргасан төслүүд байж байгаа. Энэ асуудлыг шийднэ гэж бодож байгаа. За би сайд байхдаа энэ асуудлыг тухайн үед харж ирсэн. Тухайн үед бол надыг сайд байхад бол эц баялагын хүн орой дээрээ утсан байлаа шүү дээ. Энэ үед бол бид нар том ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг одоо би өөрөө маш их шохоорхож хөөцөлж хэлээ л да. Тухайлбал 5-7. Тэр үед бол 5-7 ордыг эргэлтэнд оруулахад бол маш олон орон одоо сонирхож ирсэн. Жишээлбэл
Оросын 2-3 том компаниуд. Тийм ээ? За Хятадын том компаниуд, Америкийн том компани, Японы том компаниуд. За нийтдээ 37.7 сая миллиард доллар хөрөнгө оруулалт хийя. Төмөр зам тавих, нүрсний том тэр ордуудыг ашиглах. За энэ төмрийн хөдрүүдийг ашиглаж бас эцсийн бүтээгдэхүүн хийх гэдэг ингээд яг энийг хийдгийн даваа дээр чи огцруулж илээ шүү дээ надад чинь. Шалтгаан нь өгсөн нөгөө л нэг хэдэн аваргууд, нөгөө л Батболд, нөгөө л Инх баяр, нөгөө л энэ улс төрд байдаг нэг хэдэн нөхдүүд энэ том төслүүдийг өөрсөндөө аваад тэгээд эдийн засгийн эргэлтэнд оруулаад өөрсдөө энэ Монгол улсын хамгийн баян, хамгийн мундаг хүн боцгоно гэж бодож ирсэн. Ингээд энэ ордуудаа булаацалдаад ингээд явж итэл энэ хооронд энэ түүхийдийн чинь үн эрдэс баялагын чинь унцлаа шүү дээ газар дээр. За тэгээд энэ эрдэс баялагын үн мөнхийн ийм өндөр үнэтэй байх юм бодоод манай улс нэгдсэн төсвөө төлөвлөж батлахдаа асар өндөр тоо тавьж байгаа баталдаг их хурлын. Тэгээд юу гэдэг вөхөр 5-7 миллиард доллар орж ирнэ, оюутлагаас орж ирнэ, төмрийн өдрөө экспортлно гэдэг ингээд баахан хоосон хийсвэр тоонууд тавиад баталцгаад тэгээд их хурлын гишүүн болгон аймагийнхаа төв дээр засмал зам тавина, Улаанбаатар хоттой холбоно, за хүн болгон орон сууц барина гэдээ гүйлээ шүү дээ. Тэгээд нэг юм бетон босголоо. Тэгээд нэг юмыг ойлгоогүй. Эцсийн бүлэгт энэ Монгол улсад хийгдэж байгаа юм хэний төлөө юм бэ? Монгол хүний л төлөө шүү дээ. Тэгтэл нөгөө монгол хүн нөгөө орон сууцнд орох хүн чинь орлого нэмэгдэг үйдэг, ажилгүй үйдэг. Нөгөө байшинд нь ордог хүн байхгүй. Одоо тэгээ нөгөө хамаг арилжааны банкт нөгөө барилга руу мөнгө оруулаад тавьсан. Нөгөө байшингууд нь зарагддаг. Одоо яах вэ? Тэгээ одоо бүгд гайхаад сууж байна. Тэгээ одоо өнөөдөр орон сууцны үн унахаар энийг дагаад юу болох вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгөний үн унах. Үйл хөдлөхийн хөрөнгө унахаар яах вэ? Банкуд унах. Банкуд унахаар яах вэ? Та бид нар төлбөрийн чадваргүй болно. Одоо тэгээ яах юм? Энэ бол одоо нөгөө сир, лив, грек шиг болно гэсэн үг шүү дээ. Тэрний ардаас л мордож байна бид нар. Тэгээ энэний эсрэг арга хэмжээ нэг авж байгаа арга хэмжээ нь бол яг уу долларын хан шиг баг багаар чөлөөлж байгаа байтал. Одоо өнөөдөр $1 2000 төгрөг байна шүү дээ. А яг өнөөдрийн эдийн засгийн үзүүлэлтийг ингээд аваад үзэх юм бол $1 ингэж их импорт хийж байгаа нөхцөлд бол бидний долларын хан шууд нэг 4-5 мянган төгрөг болох хэвээр. Яг жинхэнэ утгаараа ингээд чөлөөлж айчих юм бол. А энийг тэхгүй тулд ингээд нэг бариад хазаарлаад байж байгаа. Тэгээ хэдий болтол барих уу гэдэг асуудал бас их хүнд болно. Хэдий болтол барих уу. Сонгуул ойртож байгаа учраас сонгуулаар энэ асуудлыг тавьчих юм бол арц намын нэр хүндэнд муухай. Тийм биз? За яг тэ тэгээд одоо нэг улс төр хийдэг нэг аргатай болсон улсууд их байна л да. Одоо манай гүн далаа маа. Энэ тийм жижигхэн юмнуудыг аваад энийг би шийдэх гэж байгаа гэж жижиг бүгд идэг. Би ингэж харсан жаргалсаа чамтай ойртох нь энэ чи тэрийн нүүр царайр нь ямар шуухан юм болдоо л гэж бодсон. Би арай чамаас би царайлаг барайгүй ер нь ямар шинж төрхийн хүмүүсээ олон түмэн хараасаа л гэж ингэж хараад. Одоо төсөөгөө би нэг арай л нэг цаг дуусгаад яг тэр хоёулын зэрэг аваад тэгэхээр нэг үсэг шоудаа дуусгачих. Тэгээ нүүрээ хараадахын нүд хамар төсөө дэлтэй ч юм. Төсөө өдрөг бол дараа нь тусдан хоёрыг оруулах зүгээр юм байна. Тусдан бас нэг зэрэгцүүлээ тартаа бай тэрийг тусдан хоёр нэг цагийг өгсөн дээр юм байна. Гэхдээ зэрэгцүүлээ тар ямар шиг хүмүүс вэ? Цогтой үйлдэл нь арай маргаа зэрэгцүүлээ. цагтаа үйлдэл нь маш буруу болж байна. Нэг дор үйлдэл нь маш буруу болсон байна. Яг уу. Ер нь шинж тэмдэг нь ямар Тэр хүмүүжил хоёр өөр л дөө. Тэгээ хоёр өөр юм бодож суулаа. Гүндлээ яг тэ их хуралд ардын нам жоохон эрхэлж айлгаж жоохон юм авч ийсэн үнэн. Одоо тэргүүрээ уус бол таныг ингэж ярьсан юм. Арга нь хоцорсон одоо. Төсвийн асуудлыг манай ээлжид арай энгийн үгээр урд зүгийн хүмүүс манай ээлжид арай энгийн үгээр иргэдэд хүргэе гэсэн мэдээлэл. Лагийн шөнийн бар ресторан өөр байж л байгаа шүү дээ. Тийм нэг ядуу ард эргэн ч биш. Би ядуу биш сурч байгаа. Би ч үзэгч тарж байгаа царайгаа чамтай зэрэгцүүлж харуулмаар байна. Тойрог аюул сонгохгүй шүү их хүрээ. Чи зүгээр үлдээ. 2-3 цоглоо шүү. Зүгээр. Би чам цогоолоос телевизийн дараа энэ энэ дараа гарч байгаа болохоор аюулсан юм тий. За. Тэгээд би нэг айхтараас бичлэг үзүүлэх гэсэн болчихлоо. Хэрвээ тойр ингэх юм бол бүр айхтар болох юм байна. Би гүндлаг яагаач байгаа. Гүндлаг бол би яагаач би зүгээр намын даалгавраар надад нэг удаа огцруулж ирсэн.
Үгүй өөр акцаар. Өөрөө энэ чинь эрүүл мэндийн баахан сайн дээр аваад гэж ярьдаг. Тэр барьцаанд орсон байсан шүү дээ. Та ярьдаг. Тэр баримттай ярьдаг. Баримттай ярьдаг. Энэ өнгөрсөн асуудал. Өнгөрөөгүй яа. Өнгөрөөгүй. Нэг сайхан зургийг аваатгаад ингээд зэрэгцүүлээд нэг Манайхаас авч байгаа хол. Тэгээ ер нь За ингээд уул үзэгчтэй уулзлаар уул нь их л чухал асуудлыг гүнлагын газартай холбоотой асуудал, газрын асуудлыг өсөж байгаа. Дэлгэж тавья гээд би 6 цагаас намайг хэлсэн. Би 6-ад ирсэн. Уулын дуудлагаараа дуудаад явсан. Би 6 цагаас ирээд энд одоо нөгөө Эрдэнэтэд болж байгаа газрын лоовер дээрэм ер нь Монгол даяар болж байгаа газрын дээрэм талаар хийж байгаа тэмцлийгээ талаар ярих гэж бодож байлаа. Гэтэл дараа нь миний одоо 6-аас 6:30 гэсэн цаг дээр нэг хүн ороод ирээд шал өөр юм яриад байгаа. Юу гэсэн үг юм бэ? Та өөрсдөө хангалттай яриад би дугаар хэлсэн шүү дээ. Хангалттай ер нь гэхдээ өөрөө хохирж ирчээ хүний цаг дээр орчоод тэгээд шаардах болов байсан. Цогтой наад хүн чинь цогтой цаг авч өгсөн гэж ярьж шүү дээ. Яг нь цогтон. Надад бол 6-аас 6:30 би өөр амттай үнтэй орно гэж бодооч. За тэг хамгийн гол нь За ингэ. Газрын ловер Эрдэнэтээр дүүрэн байгаа. Жирийн ард иргэд хизээж зүгээр тэмээс юугаа газраа бол авч чаддгүй дандаа дээгүүр нь ловерлж авдаг. Энэ бол Эрдэнэт дахин Улаанбаатар Монгол даяар байдаг хамгийн том ловрын нэг. Энийг тассан зогсоох ёстой. За тэгээд Эрдэнэтэд ард түмэн тэнд очсон. Одоо газраа авах гэж хөрхий хашааны газартаа болохгүй сууж байна. Тэгэнгүүт одоо тэднийг Эрдэнэтийн ардчилсан намынхан хүчээр хөөх юм гинэ. Ийм л юм байна. Тэгээ би энд бол ард иргэдийг зоригтой байгаараа өөрсдийнхөө амьдралын төлөө, өөрсдийнхөө газрын төлөө тэмцээрээ тий. Ер нь зоригтой ард түмэн тэмцсэн ард түмэнд ялдгийг. Ийм л гэж болох юм. Энэ танай телевизийн нэвтрүүлгийн дараа би нэг Эрдэнэт орно. Ойрын хугацаанд өнөө маргаашгүй. Тэр газрын асуудлын тэр дарга нартай ярьж байгаа шийдэд өгч. Шийдэн тий. Арсламын удирдлагатай яриад. Та өөрөө нэг дэвших. Тэрийг манай намын нөхдөл шийдэж байгаа. Тий. Тэр бол чөлөөтэй шүү дээ. Өгшөө зөндөө байна. Сайн л үстэй. Би харин газрын асуудлыг Эрдэнэтэд шийдэх тийм хүмүүс байвал бүр дэмжинэ. Тэгэхгүй одоо хүмүүс байвал би бас яг арц нам тэр газар өгөхийг шийдчихэж байгаа юм бол хэрвээ хоёр айл нэгэнд ч юм уу шийдээд өгчих юм бол одоо хоёрын нэр хүнд өссөн шүү дээ. Тэр нэг арц нам нэг Батчимэг нь бас нэр хүнд нуунаад эцсийн дүндээ тэнд арчилсан нам төр барьж байгаа тэр газрын гэрчилгээн дээр чинь арчилсан намын тэр Дангаа сүрэнгийн ч юм уу альсгүй тэр баасан живийнх нь гарын үсгтэй гэрчилгээд очино үстэй. Гүн далаа гэсэн гэрчилгээ тэр хүмүүс авахгүй шүү дээ. Намайг газар өгч чадахгүй бүгд мэдж байгаа шүү дээ. Ер нь тэнд байгаа бүх хүмүүс хамгийн гол нь энд газар байна. Энийг авцгаа энэний төлөө одоо тэмц гэж байгаа. Тэмц гэж хамтар тэмцэж байгаа юм бид нар. Тэгээд нөгөө төр засах нь тэ үнэхээр ард олноо хайрлт юм уу ойлгод юм уу ардчилсан гэдэг ардчлынхан энэ ард иргэдэд хайрлт юм уу тэрийг харъя л да. Бас тэрийг харах гэж штэ би ард түмний хайрлын намын дарга тэ тэр нөхдөд ард түмний хайрлахгүй байна тэ одоогоор ямар ч байсан хайрлаагүй өчигдөр тэд нар бичээд өгчих хэвээр байсан. 2000 өрхийг тэнд суулгачих хэвээр байсан өнөөдөр тэ энэ тэмцэл үргэлжилнэ. За юу Монгол даяар үргэлжилнэ. Би ард түмэнд хэлчихье. Газар лоорддаг, дээрэмдэг, дээгүүр тэгдэг бүх асуудлуудыг ард түмний хайрлын нам гүн далаа тэрний эсрэг тэмцэнэ. Өнөөдөр биш юм өнөөдөр Эрдэнэтэд өгч чаддгүй юм гэхэд би маргааш өгнө. Маргааш өгч чаддгүй юмд эргэжил өгнө. Би чадж байгаа нөхцөлд ийм эрх мэдэл одоо олдох юм бол би шууд өгнө. Хэрвээ би Эрдэнэтийн тэг Орхон аймгийн засаг дургад Ангасүрэн байсан бол би өнөөдөр бичээд өгсөн бүх иргэд нь юу нь болохгүй байгаа. Яг үндэ юу нь болохгүй. Та нар энэ доор нэг асуулт тавиалаа. Тийм үү? Одоо юу гэдгийг гүн далаа ард түмний төрийн эсрэг төрхөрснө гэх. Тэрний оронд Эрдэнэтийн ардчилсан намаас томилогдсон дарга Дангаа сүрэн ард иргэдэд газрын өгчгөд юу нь болохгүй байгаа юм бэ гэдэг асуулт тэнд дор тавиад тийм. Улаанбаатарт ч гэсэн тийм үү? Ер нь Монгол гишүүн бас ярьж ин лээ. Тэгээд тэнцвэртэй та бүхэн мэдээллийг хүсэж байна. Тэгээд биднээс бас энэ яг тэр Батчимгийн дуудаад ирлээ. Намынхаа зүгээс биднээс бол ирж бас мэдээлэл хийнэ. Яриаг өгнө гэсэн тийм тайлбар өгч ийлээ. Өгөлтэй тэгээд. Ганц Эрдэнэт гэхгүйгээр тэгвэл хотод одоо шин Гүр Бадам гэдэг манай өчтөр нэвтрүүлэг гарсан л да. Гүр Бадам гэдэг имгэн бас газар хаалтаар тухайд Бадам жунаа дээр одоо хотын мэр мөнхөө ирээд ирээс асуудал гээд байгаа. Тухайд л болсон үйл явдал юм. Нөгөө дахин төлөвлөлтөд газрын авчид авцсан. Тэгээ байшингийн хундаам авчид тавьчихсан. Тэрийгэ барихгүй одоо баг 7-8 жил 10 шахам жил болцсон юм уу да. Тэгээд тэр орох оронгүй яг тэр орох оронгүй дөрөв
өрхөө байгаа. Тэр өрхүүдийн жишээ нь ажил мэдлэг чинь яаж шийдвэл зүгээр вэ? Одоо шинэ тийм асуудал одоо энэ дээрээс нь бүр бүтнээр нь цогцоор нь устдаа шийдэх тэр асуудлыг айгүй амархан шийднэ. Айгүй амархан. Тэгэхээр үлдээс болж энэ тэнд бол зөндөө айлууд орох хоронгол байх шиг байна. Тэгэхээр айгүй амархан шийднэ. Улаанбаатар хотын иргэдийг зөвхөн ая тухтай орон сууцнд оруулах юм бол хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд яах вэ? Бүгдээрээ хотод орон сууцнд орох гэж нүүж ирэх үү гэдэг асуудал гав. Тэгэхээр энэ улс орон дээр гарч байгаа энэ нүүдлийг яаж бид нэр шийдэх вэ? За би ойлгож байна. Гүнтлагийн яриад байгаа тэр хариуцлагагүй дарга нарын асуудал. Тэрийг бол бид сонгуулиар шийднэ. Сонгуул яах гэж хийдэг юм бэ гэхээр үнэхээр таныг гомдоогоод байгаа тэр төр барьж байгаа нам улс төрчдөд хариуцлага тооцохын төлөө бид нэр сонгуулийг хийж байгаа. Одоо зөв ярьж байна. Тэгээд гүнтлагаар би зөв буруугаа шийдвэхгүй байна. Тэгээд хэдүүлээ юм байна л да. Бидний нэвтрүүлгийн үр дүн бол зүгээр энд нэг шоу хийх гэд нэвтрүүлэг хийж болохгүй л дээ. Энэ нэвтрүүлгийн үр дүнд бид нэр юу хүлээж байгаа юм бэ гэдэг асуудал. Уулын тийм. За гүнтлагийн хувьд бол Эрдэнэтэд хэсэг айлуудыг чи тэрийг 10 удаа давтаад ирсэн. Лавл миний би орж ирээ сонсож байгаад 10 удаа нэг үгээ давтсан. 10 байтугай би 20 давтах. За тийм баг. Тэр бичлэгийн хийгээд юу сонсож заа юу. Эрдэнэтийн ардчилсан намын удирдлага сонсож бүр ичтэл те ард иргэдээ гадрыг харамлаад байгаа. Харин шалтгаан тавиад байх шаардлагагүй өгч хөстэй байх. YouTube дээр бичиж тавьчих. Тэгвэл тэр чинь давтагдсан шүү дээ. Тэгээ би юм байна. Одоо бол энэ улс орны амьдралыг удирдна гэдэг бол сэтгэлийн хөөрөлж юм уу? Хов жив явуурах хэрүүл энэгээр удирдахгүй бах уу? Одоо тодорхой зорилтууд энэ нийгмийн эдийн засгийн амьдралыг яаж эрс шинчлэх вэ? Энэ улс төрийн нийгмийн эдийн засгийн амьдралыг маш тодорхой зорилго төлөвлөгөөнүүд гаргаад тэрийг хэрэгжүүлж чадах улс төрийн хүчин энэ улс төрийн давцан дээр гарч ирж энэ асуудлыг шийднэ. Зөвхөн миний харж байгаагаар энэ төр барьж байгаа өнөөдөр 3-4 намл байна шүү дээ. Арц нам байж байна, ардын нам байж байна, хувьсгалт нам байж байна. Нөгөө оюуны иргэний зориг нам байж байна. За нөгөө инх сайхны нам байж байна. Миний мэдхэд энэ улсууд сүүлийн 25 жил энэ улс төрдөл байсан шүү дээ. Одоо дахиад эднэр маань 16 он сонгуульд явахдаа юу ярих вэ? Одоо өстө бид нар жинкнээс нь гоё болгоно, жинкнээс нь шудраг болгоно, жинкнээс нь гоё болгоно гэж ярьж гарч ирэх үү? Энд иргэд үнэмших үү? Хоёр сонгуулийн шудраг явуулах юм уу? Явуулахгүй юм уу? Ийм асуудлууд гарна. Зөвхөн би одоо намын даргын хувьд энд ирчээд байж байна. Тийм ээ? Намын дарга хүн бол хариуцлагатай мэдээлэлүүд хийдэг байх хэвээр. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бидний нэг айхтар том тэмцэл бол энэ ядуурл. Бид нар ч дэндүү ядуу байна. Нэг байшин барьчаад байхад байшинд ордог хүн алга байна. Тийм биз? Дэлгүүрээр нь дүүрэн босон болоогүй барааны хог байна. Авч чаддаг хүн алга байна. Тэрний шалтгаан нь өөрөө юу юм? Яагаад тэрийг авч чадахгүй байна? Яагаад бид нар амьдралаа сайн сайхан болгож чадахгүй? Юунд асуудал нь байгаа? Тэр түлхүүр асуудлуудыг бид нар шийдэх болно. Бүгд найдах нам бүх төслөө боловсруулсан. Тэрийг өнөөдөр ярьж юм бол гүндлаач аваад очиг өдөр шингүү давтнаа би ингэж байгаа би хэлж гисэн гэх юм уу чи хэлэхгүй тэр. Гэхдээ та бол гүндлаагааг бас нэлээд бас одоо тооддог юм шиг байлаа шүү дээ. Тэр нөгөө яаж тоосон? Тэр нөгөө намуудын хурал дээр Монгол ардын нам бол одоо тэмцэл их бүрэн ирэх нь байна. Тэмцэж чадахгүй байна. Тэгэхэд нөгөө ямар гүн далай гэдэг одоо бичлэгийн брэнд үзүүлээ. Тэр бичлэгийг найруулагч үзүүлэх үү? Би сонсоогүй шүү дээ. Харин би хэрэн дандаа л 50 байдаг шүү дээ. Би инээж байгаа үү? За тэр Эрдэнэт гэж нэг нөхөр бий. Тэрийг одоо яриад дуусчих муугийн хамгийн сүлд. Тэр нэг муу хогийн шүгэл одоо юу гэдэг? Хизээ юу байсан тэр? Монгол ардын улсгалт намын өдөртөх зүйлд байсан л биш шүү дээ. Тэгээ улсгалт намын тагнуус байсан юм билээ. Одоо тэгээ ард намыг нэр нүрийн гутаагаар Багнуурын хамаг тендерийг хамж авдаг гэсэн тэр нөхөрч. Нэг баар ажилладаг юм гэсэн. Баарны эзэн, тийм ээ? Арц нам тэр нөхөртэй яс суртахууны харилцаг тооцоо, намаасаа хөөж явуулзаа юу тэр улсгалт намын тагнуулыг яах гэж ингэж намдаа большевикуудыг дандаа шингээж идэв. Нөгөөдөл нь ерөөсөө барилгыг тавихгүй.
Нөгөө л большевизм яриад тэгж болохгүй шүү дээ. Энд чи өдөө хатгах чинь шүү дээ. Бид нарыг тараачна гэдээ байгаад байгаа юм байхгүй. Бидний яг та тэр нэг шүүхтэр бүртгэлийг л үжихгүй болгоно. Тэгтэл бид нар улам дуун 10 дахин чангарна. Тийм учраас тэр үл нэмэр байхгүй бид нарыг устгаад. За тэр ганц удаг дайрч тэгээд бодчихдгүй юм бол. Тийм учраас тэр Эрдэнэбаатар чи ер нь их таалагдахгүй байгаа ш. Телевизээр гарна нэг тийм хаалцсан талгуутай нөхөр далцаал гэдэг тэр одоо юу юм? Хэн тэрнээ сайгаад байгаа? Тэр хүн айлгадаг юм тийм. Тийм учраас тэр нөхрөө тэр намаас хөөж уулзаа. Миний байгуулсан арчсан намыг тэр гутааж байна. Би энэ арчсан намыг байгуулахад бас зөндөө сэтгэл зүрх ажил хөтөлбөр өгсөн гэж боддгийн. Тийм учраас тийм дутагдал гаргаж байгаа улс төрчдөөс гарын цулцгын баг дээр нэг гэдгийг даруйхан хариуцлага тооцоо төгөж явуулах хэрэгтэй. Тэгээд зөвлөе оюун дээр. Оюун дээр уг нь их сайн хүн юм шиг үлээ. Би бас хараад байгаа. За баярлалаа. За ардын нам арчилсан намын дараа одоо бичгээр Ахмад намын дарга жаргал сайхан даргадаа баярлалаа. Бас нэлээд урт 45 минутын илтгэл тавилаа. Тэгээд одоо оюун дээр даргаыг бас харж явдаг юм шиг байна одоо тэгээд. Оюун дээр маань ч гэсэн бас өөдөөс чи хараалаа. Тэгэхээр одоо энэ юмнаас салахын тулд энэ ардын ном гэдэг нэг урагшгүй хэд юм байна. Ерөөс улс төрийн тэмцэл хийдэггүй. Эдгэрт бүрийн хэрэг ажиллагаа шүү дээ. Ганц мөн гүн долоо хогийн шар нэг юм лооцон барьчаал ганцаараа тэмцэж болоод суугаалсан биз дээ. Ардын намын хичнээн хүн сууж байгаа. Бүгдээрээ сонгуулийн үйл хэлснэ, сонгуулийн хил тод шудраг болно гэд лооцон барьж суултаа. Яагаад чадахгүй айгаад байна уу? Авилгал авчихсан. Юу нь болохгүй байгаа. Энэ бол тэгээд арчсан намаас айгаад байгаа өөртөө хулган заан шиг би эмчийг нь харах юм бол хулган заан шиг байгаа байхгүй. Тэгсэн мөртөө хулганаас агаас гот ингээл тойр зүгтаад бүр аимшиг. За нэг ийм тэгээ намайг юу хүч вэ да. Яг тэрийг ахиж давтаад яах вэ? Гэтэ яг ер нь бол таныг үнэлдэг юм байна л гэж. Тийм шиг байна. Бодлоо. Тэгээд ер нь бол та яг тэрийг яг чинь ингэж намайг ардын намын одоо 26 гишүүн байгаа шүү дээ. 26-аас илүү байсан гэсэн юм байна. Тий, та 26 чи хөгийн юм байна тий. Яг тийм сөрөг хүчин байж чадахгүй маань гэсэн юм байна. За ойлгоод. За баярлалаа хөө. Тэгэхээр гүн долоо эндээс гарах юм бол хонь хооц сурах шиг болно шүү дээ. Нэг ирэхээр камераар даналзаа, даггалзаа тэр чаргадаач. Тэгтийн. Зүгээрээ. Тэр эндээсээ өнгөрч яг бас олон нийтийн өмнө юм уу гэж гаргаад явах уу. Гүндлага сайн ч гэж юу ах вэ? Энэ үтер хин ч үлээ юу ч л. Би чамаа сайн гэж хаана байх вэ? Ажил угаасаа. Ер нь бол одоо юм байна л да. Улс төр гэдэг бол алиа хошин шаг биш. Энэ маа зэрэг биш. Энэ улс төр гэдэг юм жоохон хариуцлагатай, ёс суртахуунтай хандах хэвээр. Энэ чинь соёл гэдэг байна. Мэдгүй. Надад гүндлээтэй хамтарч энэ нэвтрүүлгийг хийнэ гэж хэн ч хэлээгүй тийм биз? Надад ч тэгж хэлээгүй. Намайг 6 дээр нүхээр би яваад ирсэн. 6-д ирсэн. Та өдөр за тэгээ тэр нэг маргалдах тийм сүртэй юм биш. Гүндлээ яваад заргалднууд маргааш хийгэл телевизтэй. Тий. Маргалдах заргалдах дуртайгаараа. Зөвхөн миний хувьд бол санаа зовж явж байгаа юм. Яаж энэ улс төрийг сайхан зөв болгох вэ? Яаж нийгмийн амьдралыг тайхан болгох вэ? Яаж хэрүүлгүй, эрүүл сарвал хүн болгон маргаашийнхаа амьдралд итгэл дүрм, сэтгэл өдрөг амьдрал гаадаг ийм улс орн болох вэ? Би намын даргын хувьд энэ төлөөл ажиллаж байгаа ажиллагч болно. Тий. Би юу хэлж болох вэ? Болно шүү дээ. Тэгээд хэлээ шүү дээ. Энэ удаагийн миний одоо ярих сэдв бол энэ Эрдэнэтэд болж байгаа үйл явдал гэж байна. Яг одоо үйл явдал нь болж байгаа байхгүй юу? Миний ойлгож байгаагаар Эрдэнэтийн засаг дарга, Орхон аймгийн засаг дарга Дангаас өрн өнөөдөр тэр 240 одоо майхантай айл, за 130 гэртэй айл, нийт 270 тэр айлын төлөөлөл болсон 10 хүнтэй болоод уулзаж ярьсан. Тэгээд ерөөс ямар ч хэвлэлийнхнийг оруулахгүйгээр яриад зарим нэгэнд нь янз бүрийн зүйл амлаж тийм биз? Одоо зарим нь одоо тэндээс нүүж байгаа юм байна л. Тий, одоо яах вэ? Тэгээд тэр тэн дотор ч бас нэг жаахан юм салгачих санаатай тий. За ингээд хэцүү юм байна, шантарсан тий. Тэгээд нэг тийм хувийн эрх ашиг бодсон хүмүүс энэ төр бас байгаа шүү дээ. Тэд нар мэднэрийн ингээ ашиглаад ганц нэг юм хум өгөөд тий худалдаж аваад ингээд буулгасан байна л. А нийт одоо 99% нь бол одоо үгүй ээ бид нар газрынхаа эсрэг тэмцэнэ гэж байж байгаа. Яг одоо бид нарыг ингээд энд ярьж явах Эрдэнэтэд
Тэгээ би тэр ард иргэдтэй бас сэтгэлийн дэм эндээс өгмөр байгаа юм л да. Ард иргэдээ энэ та нарын газар шүү. Та нарт энэ газар тий энэ чинь зайсан гэсэн үг шүү дээ. Тий хизээч тий энэ одоо насанд нь шударгаар олдохгүй, үр хөвгтөн ч олдохгүй тий энэ газрынхаа төлөө тэмцээрээ. Тий тэмцвэл та нар ялна. Нэг хоёрдугаарт ардчилсан намын эрдэнтийн удирдлагад би дахин хэлмээр байгаа тий 10 дахин 20 дахин ч байна уу. Ард иргэдийнхээ эсрэг бити хүч хэрэглээрээ. Ардчлал гэдэг чинь ардчлал буюу ард түмэн гэдэг үгнээс гаралтай юм шүү. Ардчил ярьж байгаа болвол ардчил гэж сонгогдсон болвол битгий тийм ард иргэдийнхээ эсрэг хүч гаргаараа. Тэрний оронд одоо тэр иргэдэд тэр газрын гэрчлэгийг сайхан өгчих. Тэмээс ардчилсан намын удирдлага дангаа сүрэн юу гэдгийг одоо батчимэг ингэ бичээд сайхан тэр юмыг өгчих. Тэгвэл ард иргэд чинь илүү баярлна тий. Тэгжил би одоо хэлмээр байна. Тэгээд ард иргэд ямар хүмүүсээ одоо төрөө бариулснаа харна үз. Газрын талаар муухай дөөр болохаа энэ Монгол улс даяар байдгийг цэгцэлнэ. Энэний төлөө тэмцэнэ. Энийг би өнөөдөр маргааш нөгөөдөр эрхжил тэрний дараа жилүүдэд хийнэ. Танаа хоёр нам нэгдэж болдгоо юм. Би бодож энэ зүгээр гүндэлээ сонгуулаар гарахгүй л яана гэж санаа зовоод. Яах вэ? Тэрнээс би одоо яах. Тэр чинь их ард түмэн сонгох байлгүй. Тэрнээс биш гүндлээ өөрөөргөө тамилчихгүй л бид одоо. Чи надад санаа зовох юм байхгүй. Хоёулаа би нэг газараа бүтээхгүй бол яах вэ гэж бодод. Газар би газар өгдөг хүн биш. Нэгдүгээр. За би харин энэ газар өхийн төлөө яг өнөөдөр энд суучаад би үгээ 10 удаа давтаад сууж байна. Энэ чинь газар олохын төлөө би ганцхан телевизээр ярих бишээ. Би маргаашнаас Ардчилсан намын удирдлагуудтай уулзна. Энэ газрын асуудлыг яаралтай шийдэх асуудлаар ярина. Энийг ягаад өгч болдгүй юм бэ? Би Ардчилсан намын удирдлага тэнд доор нэг хэн нэгэн сайн дурын луурчин үүсчгээд Ардчилсан намынхаа нэрийг гутаагаад идээд уугаад байгаа юм уу? Яг ингэж ярьсан шүү. Тэгэхээр энэ асуудлыг бол тэгээ шийдчих болох байхаа гэж бодож байна. Би Ардчилсан намынхан Жаргал сайхан Ардчилсан намынхан Орхон аймгийн дарга гэж байгаа Батчимэг гэдэг хүүхэн лөө бүр өчигдөр уцтаад хэлсэн. Хөөе, ийм юм болж байгаа шүү. Чи намынхан дарга юм бол энэ танаа нам төр барьж байгаа Орхон аймагт энэ хүмүүстэй хэлээрэй гэсэн. Энэ одоо тэгээ тэр чинь их хурлын гишүүн бодоод одоо намын удирдлагада энэ талаар одоо хэлж мэдээлж байгаа байлгүй. Мөн Ардчилсан намынхан ч гэсэн удирдлага нь өнөөдөр телевизийн энэ нэвтрүүлгийг бодвол харж байгаа байлгүй. Гүнд одоо энэ өнөөдрийн нэвтрүүлгээр сонгуулийнхаа сурчлагыг хийгээд байгаа юм байна шүү дээ марсан. За одоо зөв сонгуулийн сурчлагаа ерөнхий цагаагийн нь бол би энэ хүнд за ямар ч муу санагдгүй. Гэхдээ нэг дуртай байдаггүй. За тийм 20 нүртэй учраас энэ хүн чи хэцүү шүү дээ. За би чамд дуртай юм ярина гудамжинд очиод нэг өөр тэр би энэ дургуугаа энэ дуртай дургуугаа мэдж байгаа. Би чамд хэзээ нөр гаргаж байгаагүй. Тэр хүнийг хүлээхгүй. Чи харин олон нүртэй Монгол улсад юу л байна? Газар байна. Харин бид нар энэ газар дээр сайхан амьдарч чадахгүй юу? Сайхан амьдарч чадж гэнэ үгүй юу? Асуудал байна. Өнөөдөр асар их Арабын орнуудаас Европ руу дөрвөсдөд явж байна. Тэр их газар нутаг хаяад яагаад шалтгаан нь юу? Шалтгаан эх орондоо газар нутаг дээр эзэн шиг нь эзэн байж сайхан амьдарч чадахгүй байгаа учраас тэр хүмүүс сайхан амьдрал сайхан газар хайгаад гараад явж байна шүү дээ. Эрдэнтийнхэн бас нэг сайхан газар хайгаад тийм учраас газар авах гээд явж байгаа байх. Тийм учраас өнөөдөр Эрдэнтийг ингээ ярих юм бол Эрдэнэт төштэй тийм ээ. Хин дээр амьдарч байна гэсэн чинь Гокийн Эрдэнэт төлөвлөрийг түшгэлж бүгдээрээ амьдарч байна тийм үү? Цалин буухаар бүгдээрээ орлоготой болж байна. Бизнес хийж тэднэртэй бараа таваараа худалдаж. Тэгвэл нөгөө зэсийн агуулга маань улам багасаад нөөц нь багасаад идэг. Тэрмэн дуусчвал Эрдэнэт төлөвлөр яах вэ? Бүгдээрээ дахиад нүхүү ингээд цагсаа хоёрын сонгогдоод одоо дөрвөн мэд үлдэж нэг асуулт байна. Одоо энэ тоор хоёулаа намын дарга учраас би бас ингэж бодод байна л да. Би бас намын дарга шүү. Тийм энэ чи хард юу нам. Тийм сонгуулийн хуулийг ямар байдлаар яаж батлах вэ гэдэг. Улс төрийн сайн намууд хоорондоо хэлцээ тэр квотоор жигсахыг бол тэр хэвээр нь үлдээж их шиг байна. 28-48. Тэгэхээр намын дарга нар бол мэдээж жигсаалтаа нэгдүгээр бичигдэх баг. Тэгэхээр бас босгоно ямар хуу байх хэвээр. Ер нь бол энэ жигсаалт нь зөв байдаг юм буруу байдаг юм уу? Хараа эцгийг бас буруу шаагаад байгаа. Энэ нь зөв байдаг юм буруу байдаг юм.
Яг тэ олон юм байна. Бид нэг амьсгаагаар бүх юмыг шийдэн хийж явах уу? Намуудын дотоод ардчил, намуудын сахилга зохион байгуулалт хариуцлагыг сайн шийдэх хэрэгтэй л дээ. Намын нэр барьсан өчнөө дуурчингууд байна шүү дээ. Энэ төрд чинь. Дандаа намын нэр барьсан. Мэдхгүй би арчсан намыг анх байгуулж байгаад ийм олон ч гишүүн байгаагүй, ийм хүмүүс ч байгаагүй. Гэхдээ өнөөдөр би арчлагч гээд хамгийн хариуцлагагүй хүмүүс одоо төрийн ажил хийгээд явж байгаа жишээтэй чадамж муутай тийм ээ. Тэгэхээр нөгөө намын нэрээр квотор дахиад нэг ийм улсуудад боломж олгочих вэ. Нэг л хариуцлагагүй. Тэгэл дахиад энэ дотор сууж яадаг. Энэ дотор ч одоо 4-5 удаа дэвшигт их хурлд гарч ирсэн хүмүүс одоо болтой. Одоо тэр улсуудаас юу ч гарахгүй шүү дээ. Тэр хүмүүсийг одоо дэвтгүртэн зүгээр явуул. Одоо шинэ улс төрийн хүчин тасралтгүй 7 удаа. Тий, шинэ улс төрийн хүчин гарах цаг болсон байна. Одоо энэ бол бүтэхгүй. Энэ жонхоо бол. Тийм учраас яг нэг талаараа бол хит хэрхий одоо мажитар системээр явахаар нөгөө жалга давны үзэл газар жигэж яриад байх юм. Тий. Жалга давны. Энэ манай нутгийнх, манай сумынх, манай жалганых гэдэг. Тэгэхээр нөгөө пропорционалыг оруулчихаар тэнд дотор бас намын нэр барьсан лоерчд тэр намын нэрээр гарч ирэх магадлал айгүй өндөртэй байна. Харин тэгээд байгаа. Тэгээд нөгөөдөл тэгэхээр намуудын дотоод өөрийнх нь ардчлалыг их сайн хөгжүүл төлөвшүүлэх шаардлагатай болж байна да. Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал сонгуулийг ил тод хийдэг болох хэрэгтэй байна. Нэг хэсэг дээр нэг 1500-ны саналд толж байгаа шүү дээ. Тэгвэл тэр хэсгүүд дээр иргэд өөрсдөө хяналтаа тавьдаг. Сонгуулийн хороо биш. Хараа хэсэг болчихмоор байгаа юм. Сонгуулийн хороо хяналтаа тавихаараа тэгээд захиалгаар энийг гарга, энийг битээ гарга, энийг гарга, энийг битээ гарга. Дараа нь их хурлын гишүүдийг засгийн газар оруулдаггүй болох хөлтэй болох хэрэгтэй нэ. Их хурлын гишүүн босмол засгийн газрын гишүүн болохгүй. Засгийн газрын гишүүнийг бол нам бус тийм ээ намаас түтгэлцэн өндөр боловсролтой ёс суртахуунтай тийм хүмүүс одоо энэ сайдын албан тушаалыг хашихгүй манад өнөөдөр засаг төрийн агуу том хямралж бүр дампуур болчиход байна. Энийг хоёр шийдсэн асуулт би хариулж. За одоо таны 2 минут. Одоо ингээд тэгэхээр би ийм л хариулчих. Би хар машин байхыг дэмжиж байгаа. Хүсвэл гараад тоолно биз. Нэг хоёрдугаарт энэ одоо профессионал буюу намуудын тий энэ тоог нэмэгдүүлнэ гэж анханасаа бид одоо намын нэрээр нэр дэвшихийг тий дэмжинэ гэснийг би бас одоо дэмжиж байгаа. Аль болохоор одоо профессионал руугаа яваасаа гэж бодож байгаа. Би өөрөө бол намын хэдийгээр намын даргач гэсэн би юунд очиноо? Би Эрдэнэтэд очиноо гэж хэлж байгаа. Тий. Хоёрдугаарт одоо тэр их хурлын гишүүн сайдаа хийн үү хин надад ерөөсөө хамаа байхгүй. Чаддган сайдаа хийх. Салбараа мэддэг өөрчилж шинжилж чадах хүмүүс нь хийх ёстой гэж бодож байгаа. За одоо Эрдэнэт рүүгээ эргээд оръё. Эрдэнэчүүд тий газрынхаа төлөө тэмцээрээ ер нь Монгол даяар Эрдэнэт даяар газрын лойр байгаа шүү. Тий тэрийг цөмөр энэ эхлэл юм шүү. Тэмцчээж энийг цэгцэлнэ. Тийм үү? Эрдэнэтээс энэ тэмцэл эхэлнэ. Та нарыг өнөөдөр хөөж тууж тий хүч хэргэл зайлуулж болно. Тэр газрыг тэд нэр аваа явж чадахгүй. Тэр газар дээр та нар Монгол гэрийн гайхамшигыг үзүүлж эргээд буугаарай. Тий? Маргааш нөгөөдрийн цаадар ирэх жил эргээд буун шүү. Тийм учраас битгий санаа зов тий. Өнөөдөр ялагдсан ч битгий санаа зовоорой. Газар байж байгаа хүсэл чинь байвал тэр газар хэлээ та нарыг болно. За ойлголоо. За үзэгчтэй иргэний мэд үүгээр л өндөрлж байна. Тэгээд уулнаад 1730 мянгаас ноён жаргал сайхан ороод 18 цагаас ноён гүндлээ орох хэрэгтэй байсан боловч ноён жаргал сайхан хоцорч ирсэн гэвчиг энэ хүний хүндлээд үдээс бэрт суулгасан. Энэ жоохон хооронд нь жоохон зөрчил үүсгээд байгаа юм шоу маягтай болчлаа. Та бүхэн уучлаарай. Тэгээд хоёрт дараа нь бас миний хувьд тус болж гүндлэг жоохон яриулах гэж би зориуд хоцорж орж ирсэн юм. За тэндээс харж ирсэн шүү дээ. Жоохон яриг иршиг. Наадах чинь нэг юм 200 удаа давтаж ярьдаг юм чинь би тэр уул нь бол ингээд төсвийн асуудлаар манайхан эгэл кемис тэр чигээр төсвийн асуудлаар мэдээлэл бэлтгэж байгаа. Яагаад өнөөдөр ирсэн юм? Би тэрийг л уг нь ярих гэж ирсэн. Хоцор бид хоёуланд цагаан амарч. За тэгээ. Цагтаа ярьж. За тэгээ. За ингээд иргэний мэдээг өгөөрөө өндөрлүүлээ анхаарал тавьсан явдалд баярлалаа. Ажилтай учраас